Бүгд найрамдах Солонгос улсын цагаачлалын албанаас тус улсад визийн хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг сайн дураараа нутаг босгоход нь өршөөл үзүүлэх аяныг эхлүүлсэн. Уг аяныг энэ оны 12 дугаар сарын 31-ний хүртэл сунгажээ. Визийн хугацааг хэтрүүлэн оршин сууж байгаа гадаадын иргэд дээр дурдсан хугацаанд сайн дураараа нутаг буцах тохиолдолд бүгд найрамдах Солонгос улсад буцаж орох эрх нь нээлттэй юм. Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас хүүхэд харах үйлчилгээг 2021 он хүртэл хойшлуулах шийдвэрийг бидэнд өчигдөр мэдэгдсэн гэлээ. Тэгвэл сангийн яамнаас энэ талаар тодруулбал хүүхэд харах үйлчилгээний хугацааг 2021 он хүртэл хойшлуулсан учраас эх оны төсөвт уг үйлчилгээний төсөв тусгагдаагүй хэмээн тайлбарласан байна. Бэлтгэц байхгүй улмаас давалдаад байсан гадаад паспортын хэвлэлд хэвийн байдалд шилжжээ. Монгол улсын иргэд гадны улсад зорчих эрхийн паспортын бэлтцийг холбооны бүгд найрамдах Герман улсын хэвлэлийн компани хариуцсан ажилдаг. Гэтэл сүүлийн 2 жилд гадаад паспортыг захиалах иргэдийн тоо 70 мянгаар нэмэгдэж гадаад паспортын хэвлэлд зориулсан төсөв хүрэлцгээ болсон юм а. Төсөв шийдэгдэж бэлтцийг Герман улсад үргэлжлүүлэн захиалснаар ажил хэвэн явагдаж эхэлсэн байна. Америк нэгдсэн улсын ногоон картны суглааны бүртгэл өчигдрөөс эхэлжээ. Уг бүртгэл ирэх 11-р сарын 7 хүртэл үргэлжилнэ. Суглаанд оролцохдоо өмнөх жилийн суглааны гэрэл зураг эсвэл шаардлага хангаагүй зураг ашиглах гэх мэт үйлдэлд суглааны бүртгэл хүчингүй болох гинэ. Өмнөх жил Америк нэгдсэн улсын ногоон картны суглаанд 144 хүн хожиж тус улсыг зорж байсан нь түүний өмнөх жилийнхээс 41-ээр буурсан үзүүлэлт юм а. Ийхүү ногоон визний суглаанд хожих иргэдийн тоо буурсан нь Америк нэгдсэн улс ногоон виз олох иргэдийн хэмжээг цаанаасаа тодорхой хэмжээгээр бууруулсантай холбоотой байна. Монгол улсын ерөнхий сайд Эрдэнэбат Унгар улсаас Монгол улсад суугаа элчин сайд Акош Мадарыг хүлээн авч уулзжээ. Монгол улс өөрийн 3 дахь хөрш Европын холбооны гишүүн Унгар улстай харилцах харилцаанд өндөр ач холбогдол өгдөг. Хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа ерөнхий сайд илэрхийлжээ. Улсын хурлын дэд дарга нэмд орж өнгөрсөн 7 хоногт сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ Эрдэнэ төлөвлөрийн 49%-ыг Худалдаа хөгжлийн банкны харьяа Монгол Зэс компанид шилжүүлэхтэй холбоотойгоор сангийн сайд болор 2 нууц тушаал гаргасан. Уг тушаалаараа дээрх үйлдвэрийн 49%, Монгол Зэс компанид үнгүй шахам очсон, мөн засгийн газар Эрдэнэ төлөвлөрийн 51%-ыг эзэмшиж байгаа ч эрх мэдлгүй болсон зэрэг ноцтой асуудал байна. Энэ луврыг засгийн газар судалж нэгтлэх ёстой гэж мэдэгдсэн. Эрдэнэ төлөвлөрийн асуудлыг олонний анхаарлын төвд ингэж авчирсан юм а. Үүний дараа Эрдэнэ төлөвлөрийн 49%-ийг хувьчлалтай холбоотой асуудлыг нэгтлэх ажлын хэсгийн хуралдаан 10 дугаар сарын 2-ны өдөр болжээ. Уг хуралдаанаас 49% хувьчлалтай холбоотой асуудлаар дүгнэлт гаргасан бөгөөд сангийн сайд болрын гаргасан тушаал хууль зөрчсөн гэж үзсэн байна. Санхүүгийн зохицуулахаараа Монгол банкнаас хамтран дотоодын компаниудад үндэсний мөнгөнд тэмдэгтэр төлбөр тооцоо явуулж байгаа эсхийг шалгажээ. Энэхүү шалгалтанд зочид буудал хувийн дунд сургууль үнэт эдлийн дэлгүүрийг хамруулсан байна. Улмаар шалгалтанд хамрагдсан зарим байгууллагууд төлбөр тооцоог үндэсний мөнгөнд тэмдэгтэр хийгээгүй зөрчлүүд илэрчээ. Орон нутгийн оюутнууд эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах боломжтой болжээ. Өмнө нь харьяаллын дагуу зөвхөн нийслэлийн иргэддэл үйлчилгээ үзүүлдгээс оюутнуудад хүндрэл учирч байсан юм. Тэгвэл энэ жилээс орон нутгийн оюутнууд тодорхой заасан эмнэлгүүдэд үзүүлэх боломжийг эрүүл мэндийн яам, боловсрол, соёл, шинжлэх ухааны спортын яам, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар гаргасан байна. Оюутнуудыг аймгаар нь нийслэлийн эмнэлгүүдэд хуваарлжээ. Энэ эмнэлгүүдэд эрүүл мэндийн даатгалаараа хөнгөлөлтөө үзүүлэгч боломжтой болж байна. Энэ сарын 3-ны өдөр Дундгуй аймгийн Баянжаргалан сумын Энгэр ус багийн талын хоолой гэдэг газарт малчин айлын 80 хон 18 хураг халдварт өвчний шинж тэмдэг илэрч хоньны цэцэг өвчин болох нь тогтогдчихэ. Баянжаргалан сумын засаг дарга захимж гаргаж хөл хорой тогтоогоод байгаа бөгөөд өвчний шинж тэмдэг илэрсэн 80 хон 10 хурагыг тусгаарлаад байгаа мэнэ. Авто тээврийн үндэсний төвийн хувьд өвлжилтийн бэлтгэл үндсэндээ 70% байгааг хэлж байна. Хот хоорондын улс хоорондын ачаа тээвэрлэлтийн орон нутгийн гэсэн 4 чиглэлд өвлжилтийн бэлтгэлийг хангаж байгаа юм байна. Техникийн үйлчлэгийг 9 дугаар сарын 10-наас эхэлжээ. Одоогоор автобусны дагалдах хэрэгсэл, өвлийн дугуй тавих, дулаалгын ажил бүрэн дуусжээ. Харин энэ жил хот хооронд үйлчлэгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд өөрсдөө санаачлан нэмэлт пар тавьж эхэлсэн байна. Хотын ерөнхий менежер намрын тогтчлолт өвлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэлийн 9 дүргийн хэмжээнд хийгдэх зам засвар арчлалт тогтчлтын ажлыг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд танилцуулжээ. Энэ үеэр орон сууц болон гэр хорооллын дундах ус ихээр тогтдог эвдрэл ихтэй явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулдаг зайлшгүй засварлах шаардлагатай замуудыг засварлахаар болсноо мэдэгдлээ.